Хамтын амьдралын өргөтөө ганцаар нүүдэлхий хүү. Аль эсвэл хамтдаа хайраар нүүж хайрын өргөт хожихуд хосын харилцаагаа толдох нүүдлийг өдөр бүрийн 17-оос 18 цагт хайрын өрг шууд нэвтрүүлэг. Гэрүүлийн радио 104.5 84.5 суугтай хамтдаа байдаг сонсогч танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Радиогийнх нь 1-р эфирээс хайрын өрг нэвтрүүлгийнхаа ээлжил дугаарыг хөтлөгч Баясаа Цомо найруулагч Мизунаар хамтдаа хөтлөн хүрэхэд бэлэн басан байна. Баясаатай яг энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За нийт сонсогчдоо энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Тэгээд хаана бүгдээрээ явцгааж байна, түгжирч байна уу, зарим нэг нь гэрээсээ сонсцоож байна уу, бүгдэнд нь мэнд хүргье. За тийм ээ, энэ хүү хайрын өрг нэвтрүүлэг маань альбан эсоор эхэлж байгааг альбан бусаар мэдэгдэж байна гэхгүй тийм. Манай сонсогчид 84.5, 104.5 бисаа юу хэлсэн бэ? 84.5, 104.5 долгион дээр хэрвээ сонсож байвал үзэх боломжтой. Үзэх сувгийг зарлж өгөөч тийм гоё. Үзэх сувг нь Гэрүүлийн радио 104.5, 84.5 гэсэн пэйж байгаа. Пэйж дээр шууд лайв стрим явж байгаа. За чи нэг жоохон юм ярьж байгаа сэдв мэдвэ танилцуулаад би юу яагаад хэдэн шеэр хийгээдгий. За өнөөдрийн манай сэдв болохоор хэрхэн хайрлахыг ажиглаж байгаа гэдэг. Ийм гоё сэдв байгаа. Тэгээд энэ нь болохоор бас хүүхдтэй холбоотой, эцэг эхчүүдтэй маш олон зүйлтэй уялдаж холбогдно. Тэгээд хайрлахыг бол хүн хүүхэд гэлтгүү том хүмүүс бүгд ажиглаж байдаг. Одоо хин нэгэн одоо бие бинийгээ хэрхэн яаж хайрлж байна вэ? Тэр бүгдийг ажиглаж яадаг гэсэн утгатай, ерөнхий утга агуулгатай ийм сэдвэр ордоо бид хоёр ярилцсан. Харин өргийг нүүн. Тэгээд хамтдаа бас яг энэ өргийг нүгээд хэдүүлээ амьдралын асуудалд мад тавьцгаая гэж сонсогч таныг бас урайлан дуудаж байгаа шүү. За тэгээд хэрвээ шуудаар холбогдох бол 1146 104 5 1146 104 5 гэсэн утсаар холбогдоод ороод ирэх юм бол бит хоёр байна уу гэж аваад хэдүүлээ сайхан ярих нь штэ. Шууд ярилцах боломжтой. Тийм ээ. За сонсогчдод яаж ин лайв дээр орж ирж гинэ юу болж байна манайхаа. Хүүе нэг ч реакшн байхгүй шүү. Баясаа. Чи гоё реакшн магшин дараарай. Уурлаад байна уу? Энийгээд байна уу? Яаж чи дэрийг бичээрэй. За манай сонсогч өвөө сүнжка маань орж ирсэн. Хай. Бүх цаг үеийн мэ гэсэн мэт. Саагига хаашаа хийчихвэ? Арайгээ дасгаар дахиад өөр хүн гэсэн мэт. Анх заяаг Аланка ганц гээгэл бас дуудсан л болтой. За манай саагийн маань өнөөдрөөс хүнддэг шалтгааны улмаас ажилтаа байгаа. Тий. Саагийн өөрөө бид хоёрыг хайсан. Тий. Тэгэхээр саагийг хаяг. Саагийн маань бас хүүхдүүдийн төлөө явж байгаа та. Тий. Хөөхий дасгалжуулагч хүн байгаа. Тэг өнөөдөр болон маргааш гэсэн. Гэхдээ баясаа бит хоёр уйд авахгүй та нарыг. Сүнжка чамаг ерөөсөө уйд авахгүй. Сүнжка юу хийж ийн, яаж ийн. Тэгээд хайрын өргийнхаа нэвтрүүлгийг бас сайхан тий дэмжиж комент бичээд хамт байгаарай. Тэгээд хэдүүлээ би яагаад ийм олон тэгээд гэдэг юм бол. Тийм ээ. Тэгээд Яарад байгаа юм болоо гэхгүй. За сонсогчдоосоо гоё асуулт асууя. Тийм байна. Ганц цаг маань хай гэж орчихсон байна. Хай казаймас гэдэг байгаа шүү дээ. За ямар асуулт асуух вэ? Надад нэг гоё асуултууд бас байна. Чамд гоё асуултууд байна уу? Ийм асуулт асуучвал яаж юм? Ер нь бол яаж хайрладгийг чи ажиглаж байгаа. Гэрт чинь ийм камер байгаа шүү тий. Гэрийн бүх болонд, бүх өнцөгт, бүх өрөөнд камер байгаад байгаа. Тэгэхээр тэр камер бол ажиглаж байгаа гэдгийг санаад хэдүүлээ уурдмаар байвал жоохон ингээ уурлахаа болоод тий. Гомдмоор байвал гомдохоо болоод, ширүүдмээр байвал жоохон зөөлрөөд ч гэдэг юм уу жоохон эрэг сэтгэл хөдлөлийг гоё бариул зүгээр байгаа юм л та. Ийм асуулт яаж байна. Өөрийн хүүхэд тань хайр халамжийг хэрхэн ажиглаж байна гэж боддог вэ? Айгу сонио өөлөг бас асуултгүй юу? Гоо яах вэ? Энд түүх гэсэн байна. За тэгвэл саагийн за амжилт гэсэн байна. За. Хоёулаа асуултаа шийдмээр байна л да. Хандаа өгсөн жижигхэн халамж үйлдэл нь тэ хамгийн сүүлд одоо жишээлбэл ямар зүйлийг хандаа харуулсан бэ гэхүү нэг гоё час хийсэн асуулт юу байна? Хамгийн сүүлд хандаа одоо тийм халамж мэдрүүлсэн ямар үйлдэл гаргасан бэ хамгийн сүүлд? За ийм асуулт төрж байна. Хандаа ч яг хөө тэг хүүхэд яг нөгөө таны үйлдэлийг гаргасан хөгжилтэй тэр үйлдэлийг хуваалцаач. Болж байна уу? Болж байна. Яг дээрээсэн. Би тэгээ санддаг шүү дээ. Бид хоёр ч нэг одоо энэ байранд амьдрахаас өмнө нэгдүгээр оролт байсан байхгүй юу? Тэгээд тэрэндээ хоёлаа аягүй сайн засвар хийгээд орсон юм. Тэгээ яг мэдээж хүмүүсээр ингээ хийлгсэн. Тэгээд нэг ганц нэг жижиг шажиг ажлыг ингээ манайх өөрөө хийж байгаа юм л да. Тэ мэдээж эргэжтэйчүүд тэгэл гарын доорх ингээл материал ашиглаад гэдэг шүү дээ. Гарын доорх дрил чи тэгдэггүй юу?
Яг би зүр ойр зүрийн юмнуудаа хийдгэлтэй. Гэхдээ ойр зүрийн аяга хураана гэж юу? Ороо хураана гэж юу? Хавлага бол арай хийхгүй шүү дээ. Гэхдээ яг нөгөө жаз мас тогтохгүй юу? Тэгээд нөгөө дрил ингээл барайл ингээ яасан чи маргааш нь 2 настай хүүхэд мөн амар хөөрхөө дриллер хүнийг юм барьцсан. Гэхдээ тэр баг дрилийг барьчихсан баха. Яг шкамны тэнд очиод ингээ хийгээд байгаа. Тэрийг хараад ваа ямар хөөрхөн юм бэ? Тэр мэдрэмж бас тэр дуу олоос гарч исэн. Яг энэ шиг ийм одоо асуултыг сонсогч танд үлдээ гэж бодож байна. Хүүхэд таныг болон таны хайныг дуурайсан үйлдэлийг гой хуваалцсан уу? Гэрээс чин дүүрмэд битүү камер байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Манай охин юу яадаг шүү дээ. За. Би нэг яалаа та нэг юу вэ гэд би нэг тэгсэн. За. Тэгээд манай охин хэлд ороог байсан. Аха. Тэгээд тэгсэн чинь маргааш нь бид хоёр юм ийгээл ингээд суужсэн чил. Юу вэ гээл тэгсэн. Ямар хөөрхий. Тэгж хэлд орсон шүү дээ. Оо, аав ээжээ биш үү? Аав ээжээ биш. Юу вэ гэж хэлд орсон. Чи ерөөсөө тэгтээ одоо юу вэ гэж хэлд орсон шиг ярихгүй тий. Тий, би байсан гэдэг. Амар сонь тэгж орсон шүү дээ. Хүмүүс чи хөвчлэн аав ээжээ гэж орсон. Тэгдэг шүү дээ. Тэгээд юу вэ гэж орсон. Ааха, ямар хөөрхий тий. Одоо танаа тэр хүүхд хэдэн настай? Одоо манай тэр хүүхд би ч олон хүүхдгүүлтэй нэг л хүүхдтэй байгаа. Манай охин маань 1 нас 6 сартай. Уртаашаа өргөшөө ганц. Одоо камертаа л байж байна. Яг л одоо тэгэл хийсэн болгоныг бараг дөөрөдөг дээрээ бай. Олон юу 6 эрэгтэй эмэгтэй. Олон хүүхдтэй болъё гэж бодож нэг байгаа. 2 юм уу 3 хүүхдтэй болъё гэж бодож байгаа. Хуучин бол нөгөө нэг манай өвөө эмээгийн үед мэдэл 10 марав гэдэг гэсэн. Тэгсэн шүү дээ. Яа бараг 10 камертай байж байгаа юм хааш тиймс. Тэр мөр бол бас чанга мэдээ. Одоо орчин цагт гэж амар олон хүүхдтэй болох бодолтой хүмүүс жоо хомс болсон баха. Жохон яагаад гэдгийг одоо нөгөө өөрснийхөө амьдралын хэмнэлвчтэйс болд юм шиг л. Орчин цагттай л бас уйлдж л байгаа хэл та. Аха. Тэг хизээний 4 хүүхдтэй болсон бэл яг уу. Орчин цагтаа байгаа шүү дээ тий. Яа санаа авт юм бэ ёо. Би 4 хүүхдтэй шүү дээ баясаа. Тий шүү дээ. Мундаг юм тий. Чи үдэгтэй санаа зовоодох шиг тийм миний өмнөөс. Үгүй яхаа 4 хүүхдтэй чанга юм билээ. Удирдлага аваад ирэхээр 4 өнгүүд шүү дээ. Тийм. Ер нь ашигтай тал их вэ шүү. Манад нэг хүн удирдлага аваад алгуулчихдаг шүү дээ. Ерөөс олдохгүй. 4 булаацалтах юм бол бүр амар хэцүү юм болох юм. Манай сонсогчдод хэдэн камер байна? Гойд бас тоог нь илэрхийлж болох юм тий. 1 камертай юу, 2 камертай юу. За тэгээ зарим камерууд ч юм бол 360 иргэдэг. Бүх дуу хоолойг сордог, буцаагаад нэвтрүүлдэг лаглаг камерууд бас байна шүү дээ тий. Яг хүүхдтэй адилхан юм биш тий. Камераар хувиргасан чи. Тийм багаз. Энэ нэг комент уншчих би. За. Йоо ямар амин. За. Би өдөр бүр нөхрөө усанд орохоор нь нүрэндээ тосоо түрэх гэж хэлдэг. За. Нэг өдөр аав нь тосоо марччих гэсэн чинь 3 настай охин маань ааваа арай гэхээр гадаадад төрж хэлд орж байгаа хүүхэд ингэж хэлд орж болдгийм үү гэж бодсон. Охин одоо яах вэ гэл бөө инээд юм гинэ. Ямар хөөрхөн юм бэ те. Хүүшээ манай саагийн түүх гэж орж ирж шít. Өнөөдрийн түүхийг саагийн өөрөө ярина шүү гэхгүй тий. За тоглоомчгоо ганц цэцэг түүх гэсэн сүнжгээ түүх гэж бичсэн юм уу? Яасан тий хідүүлээ чад хідүүлээ аюулаа байгаа юм уу да? Бага шүү. Хідүүлээ нэг 500 600 гуулаа болох юмсан да. Бага шүү. Би байна 8 хүүхэдтэй 8 камертай болмоор байгаа гинэ. 4 хүү түрүүн охинтой болмоор байна гэж шít. За чи нэг реакшн үзүүлдэ. Юу нээр чи яга амир гэдэг байгаа. Вау, Монголын үрс маш олон болох болтгой гэж штэ. Одоо тийм л хальтаа. 8 хүүхд төсөж ийн гэхээр бас налгар амт биш бас те. Яа. Амт биш үү? Манай сүнчгэг амт юм уу? Ямар амт гинэ? Шишээ тэгтээ жоохон трама аваад байгаа юу? Аваагүй зүгээр. Амьдралаас трама аваад байна уу юу? Аваагүй. Тэгтээ олон тэр мэдгүй 12 хүүхэд мөхтөрөөсөн хүмүүс дээр тэгэхээр биширмээр мундаг тий яаж тэр олон хүүхдүүдийг одоо өдөө зэрэгт хүрэгчээ сууждаг мундаг басмаар тий хараа ингэж тэр үеийн хүмүүс чи ингэж ярьдагс байхгүй хүүхэд өөрөө хүнсээ дагуулад аваад ирдгээ гэж ярьдагс байхгүй бидний одоогийн тооцоолчин бол тий 4 хүүхэд өсгөх боломжтой байлоо байр савтай байлоо хоолундтай байлоо ажил төрөлтэй байлоо гэл тий тооцоолоод агаад л асуудал байгаа л гэж бодож шít тэгээ зарим юм дээр зүгээр тооцоолохгүй сайхан Монголын үрсийг маш олон болтгол доо тий налаах л хэвээр байна л да тий баясаг сайхан налаагаарэ гэж хэдүүлээ еврей төхөө баясаа өрөөрөө дүүрэн хүүхэдтэй болоорэ хүрээ гэж суучих юм аа чайгүй итгэлгүй хураалаад байна шүү гэхгүй за манай мина орж ирсэн арай минь хонгороод агсан арай минь дэ мина за түүхээ гэсэн аав бол маш их халамжтай сэтгэлтэй юм л да. Охин маань аавыгаа дагаад яг ижилхэн халамжтай өглөө цайгаа уугаарэ гэдэл ихлэн шүдэ гэсэн мэт ямар хөөрхөн юм бэ тий. Тэр нэг ганц цэцгийн бид чинь нөгөө нэг ингээд найзууд болчихж байгаа байхгүй юу. Тэгээ ганц цэцгийн нөгөө хөөрхөн хэн блэ? Ганц цэцгийн охин чи хэн блэ? Сорхогтон билүү?
Бүртөө илүү. Яг нэг тийм монголжингоо нэртэй. Мөн үү ганц цэгээ хэлээрэй. Тий хэлээрэй. Тэнгүүтээ гоё юугийн пост болгоо ганц цэг оруулж байгаа хөөрхөн ингээд араас нь яваад ингээд рилүүд ингээд орж байгаа. Тэг яг ингээд төсөөлөгдөд байна л да. Тэгэхээр сонсогчтойгоо улам морьтж байгаагийн шинж юм болоо да. Ганц цэг нэг охины хадлаар ярьсан чинь шууд төсөөлөл нь бууж ирээд шүү дээ. За сагийн гисэн. Хай хоёроо. Чи юм шиг. Хай хоёроо орой минь хүүхдүүдийн тэмцээн амжилттай явж дууслаа. Энэ өдрийг та хоёр мундаг байна шүү гинэ. Бит хоёр хариг мундгаа үзүүлээгүй байна л та одоохондоо. За яг хөө баярлалаа. За Мина юу гэж байна? Энэ залууг хэн гэдгийг танилцсан андаа гэж. За өөрийгөө сайн танил. Тийм шүү дээ. Хотолон шүү дээ. Хотолон. За хотлон. За намайг дэмжиг өгөхтэй баясгалан гэдгээ одоо. Аха. 37 настай. Оо шууд гэж. Яаж байгаа би чи нууц ийсэн шүү дээ. Тийм үү. Нөгөө бороо шиг те би насаа хэлэхгүй өдр гэдэг шиг. Гэхдээ яг ихний тоон 3 сүүлийнх нь 7-оор гэж хэлчихдэг. За тэгээ өөр танилцуулах юм байгаа мó чинь нэг сайхан ихнэртэй, нэг сайхан хүүхэдтэй гэл нэг ихнэртэй, нэг охинтой за тийм хүн байна. Ингээ гуруулаа сайхан аж түрэн амьдэрдэг. Аж төрж байгаа байна. Ихэн манай баясаа өөрийгөө бас нөгөө гоё. Одоо ингээ зарим хүмүүс бол нөгөө андшгүй штэ. Хаана харлаа гэж байгаа хүмүүс ээж үзэж. Манай Мина бол бусанаас үзэж байгаа байхгүй. Тэгэхээр Мина зариулаад бас те уран бүтээлээсээ нөгөө уран бүтээлийн замлаасаа гоё товчхон танилцуулал те. За дэлгэрэнгүй байсан ч болно шүү байсаа. Тий. За би ерөнхийдөө бол яг анх сургууль бол 2006 онд Хөгжмөжийн коллеж дуулаачийн сургууль сурж исэн. За тэгээд тэрнээс хойшоо болохоор 2007 оноос би Elgwarts гээд punk rock стилийн хамтлаг ороод штэ тэр хамтлаг маань болохоор манай төрсөн ах хамтлагийн дуучин байсан. Тэгээд хамтлаг маань бас нэг цаг усын юугаар нөгөө хүмүүс нь ийш тийшээ нэг явж мовоод. Тэгээ ах нэг ганцаараа үлдсэн байж таараа. Тэгээ би төрсөн дүүн байж таарад. Тэгээ би нэг баскет ташнаар ороод бид хэд ингээд манай өмнөх бөмбөрчний дүү гээд залуу Тэнгисгээ залуу гитар бөмбөрчнөр ороод тэгээ бид гурав нийлээд ингээд хамтлагаа үргэлжлүүлээ явсан. За. Тэгээ тэр Elgwarts гэдэг хамтлагаараа бол Түстас Түмпэн шанаг амьдралыг хамгаалагч гээд хоёр нэртэй юм цомог гаргаж хоёр том хэмжээний тоглолт UB Pulse-ийн тухай Royal танхимд дүүрс тоглож байсан. Тэгээ ер нь бол урлагийн зам нь бол тиймэрхүү явсан. Тэгээд 2009 онд одоо хүмүүсийн мэддгээр хамгийн анхны Universe Best Songs наадамд тухайн үед би нэг 20 настай байлуу да жоох хөөхтлээсэн. Тэгээд туранхай нэг хавирах шиг л хөөхт байлаа. Тэгэл тэнд одоо Linda гэдэг Япон дуугаар ерөөхдөө олон танигдчих. Тэгээд тэрнээс цаашаа бол урлагийн зам нь амжилттай явсан. Тэгээ 10 эдэн оноос хойш бол арай өөр зүйл хийгээд явж исэн. Тэгээд одоо бол ингээд радиогийн салбар руу орж ирж байгаа их баяртай байна. Тэгээд радиогийн салбарт яг би хүүхэд байхдаа их дуртай байсан. Тэр нь бол радио аягүй их сонсдог байсан. Тэгээд тэр чиглэл рүүгээ одоо налан орж ирж байна. Хүч төрөн орж ирж байна. Тэгээд одоо нийт үзэж байгаа сонсож байгаа хүмүүстээ баярлаа. Тэгээд намайг дэмжээрэй гэж хэлье. За ийм сайхан уран бүтээл залуутаас хамт нэвтрүүлэг хөтлөн гэдэг чинь нэр төрөө хэрэг байд юм байна. Баясаа. Баярлаа. За баярлаа. Хаана харлаа гэж их бодсон юм гинэ. Яг зөв. Сүнжкагийн комедиг хойлоо дээр үлдээсэн юм шиг байна. Хамгийн сүүлгээд уншсан билүү. Өчигдөр жоохон маргалцсан ч ядраад ирж байхад нь халуун хоолоо бэлдээд ийм хөөрхөн байгаас тээ. Жоохон маргалдаа тэгсэн ч гэсэн ядарсан ч гэсэн халуун хоолоо бэлдээд эрхийг нь цонхоор хараад сууж байтал сүү борцог барьсан орж ирээд хайртай шүү хайраа гэд үнссэн миний нөгөө уур уцаарыг арилгаж энийг энэ харсан жижигхэн охин маань намайг бас ирж үнссэн гэж. Хөөрхөн байгааз тээ. Тэгэхээр нэг тэр гэр бүл чигсэн ийм гоё гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг тээ нөгөө камерт ингээд камерынхаа меморид нь хадгалаад үлдээгээд ирээдүйд тэр охин бас л ийм гоё тээ хайр бэлгсэн өөр хүмүүстэй хайрыг үзүүлсэн ийм одоо тээ гэр бүлийн амьдрал үүсгэх нь ш тэ ямар хөөрхөн юм бэ. За сүнжка бол би байгаа шүү байна. 8 хүүхэдтэй болмоор байгаа. 4 охин болмоор байгаа гэдгийг бол уншсан тэ арай мэдсэн. За окей тэгээ явжсэн чинь одоо 3 хүүхэдтэй гэж. 8-ийнхаа 3-ыг нь гаргасан. Одоо цаана 5 гэж. Хоёрт боломж вэ штэ. Өнөө ачаа сайн ярьж. Юу гэж. Чи айгаа төрөө итгэл мотал хийсэн байна да. За сагийн юу гэсэн? Сагийн
Яа хотолон гэсэн. Загтаа гэхдээ би гэрийнхнийхээ шулам энэ төр манай гэрийн энжил юм даа л гэдгсэн ба штэ. Манай хүн гэрийн энжил юм дэж манай сүнжгээс. Тэгээ манай сүнжгээ чи гоё юм ихтэй шүү. Гэр бүл ээж жаргалтай бол бүгд жаргалтай гэж. Хин Аленка гэж байна. За крашмод мэндэ. Тэр бол ер нь үнэн баха. Төрийн нууц цадалсан гэсэн насыг нь хилүүлчихсэн өө би л гэж чинь тэглээ минь насыг нь хилүүлжлээ. Тийм баха хаана харлаа гэж бодсон гэсэн тий. Тийм биш дээ та хэд ингэж яриулаагүй байсан юм уу гэсэн. Уу яг бид хэд ерөөхдөө бол мэдчихсэн. Тэгээ яг нэвтрүүлэг дээр бол албан ёсны бас тайлбар өгч байгаа нь энэ л дээ. За наран жаргал тэрлээ маань орой мэндэ гэж оржтой орой мэндэ нэвтрүүлгээ сайхан реакшнуудыг зүрх лайкаа сайхан дараад өгөөрэй. За тэгээд ганц цэцгийн комментиг өндөрлөд хоёлоо нэвтрүүлгээ өргөжлүүлэх хөтлөе тий. Чи юм шүү. За тэгээ. Ганц цэцгийн коммент. Ганц цэцгийн тийм шүү. Байрны хажууд цэцэрлэгт орсон чинь тоглож байгааг нь харахаар бүр хашаанаасаа гэрийнхээ цонхыг гордож хараад байна. Хөрх юм бэ. Манай охины цэцэрлэг бас манай хажууд байдаг л та. Нээж нөгөө өдөр ажилдаа болохоор үлддэг байхгүй. Би нөгөө өглөө эрт өгдөг болохоор цонхороо даллаа л үлддэггийн хөрх. Зөв. Би бас нэрээ өнөөдрийн нэвтрүүлэг чинь одоо ингээд нөгөө хайрлаж байгааг чи ажиглаж байгаа шүү гэж ааш тий. Тэгээд тэгсэн одоо манай тэр хүү манай 3 намир ахгүй юу? Одоо бол 11 настай. Тэгээ тэр үед чинь одоо 3 жилийн өмнө гэдэг чи хэд вүлээ? 11-ээс 3-ыг сар чинь 8. Юу лээ? 7 8 авцаа. 8 тий. Тэгээд хүүхдээ ингээ нөхүүлээд ингээ хихрүүлдэг штэ тий. Одоо манай ганц тэг сайн хийж авах гэж бодож чинь хихрүүлээд та тэгдэг гэсэн үү? Жохо хүүхд хихэрдэм л штэ. Тийм үү. Мартсан байгаа хэл та тий. Тэгээ ингээд нэг мөрөн дээрээ баг зэрэг тавиад ингээд ер нь байг зэрүүлдлийг хийдэг байхгүй хөөснийхаа дараа. Тэгээд тэрний хөрх гэдэг ингээд тэгэхээр гид дүүрдэг юм бэл. Тэгээд тэгсэн чинь нэг харсан чинь нөгөө эрэгтэй хүүхэд 7-тай 8-тай те 7-аас намар шилжээ эрэгтэй хүүхэд бамбуушаа энэ чинь ингээд харсан. Хихрээрээ гэж зогсон. Тэрээс амар хөөрхмэс. Тэгээ ингээ харахаар нөгөө шууд яг үлддэг те. Үлддэг нас байгаа даа штэ. Энэ баг нас чинь бол те. Тэгэхээр энэ нь гой хүүхдүүдтэй тэр хайрлах аргыг үлдээгээрээ хайрлах тэр одоо тий илэрхийлж байгаа ялангуяа тэр бодит зүйлсүүдийг үлдээгээрээ тэгээд ялангуяа манай эрчүүд чинь хайртай штэ гэл дотроо бодоол ингээл илэрхийлдэг штэ тэрийг илэрхийлнэ гэдэг чинь хүүхдүүдэд очиж байгаа тий хурж байгаа нөгөө камерт бичигдэж байгаа нэг үйлдэл байгаа байхгүй. Харин тийм үлээ. Тэгээд нөгөө утасны хамаарлаас болоод бас нөгөө хүүхдтэй тэр эрхлүүлэх энэ тэр заримдаа хоош тавигдаад идэх юм шиг лээ. Би нэг уцаа ухаад байжсэн чи манай охин миний хажууд ирсэн ингээд намайг хараад ингээд суужсан байхгүй. За. Тэгээд би тэгчээд эвидээ гэж уцаа шидчихэд охиноо бүр тэр оройжонгоо тэрсэн. Хөөхөн тоогдохгүй тий. Тий тоогдоход ингээд ирсэн намайг ингээд хараад зогсож байгаа. Аав намайг таах болов ингээд хараад байж байгаа байхгүй. Тэгээд тийм болтол нь ингээд бас утас муснаас хамааралтай байгаа тэр нь дэми юм лээ. Тэгээд тэр хүүхдийн нөгөө яг тэр айгуу тийм баг энэ айгуу хөөхөн үе байдаг шүү дээ. Тэр үеийн ингээд дахиж ирэхгүй учраас яг тэр үед нь ингээд жинхэнэ хайрлаж ингэж байсан дээр юм шиг үлээ. Би бол тэрэн дээр бас ухаарсан. Яа. Нэр яг тэр чин дуустдаг байгаад байгаа байхгүй юу? Тэ шууд ингээд ямар ч шүүлтүргүй хүлээж авч байгаа байхгүй тий. Аав ингэж байгаа учраас ээж тэгж байгаа учраас гэдэг нөгөө бид нар шиг нөгөө ийм бодлоод хөвөрөхгүй зүгээр л хийж байгаа үйлдэл нь шууд хийж байгаа учраас надад бас яг чамайг тэгээ ярьсан чи төсөөлөгдөд байна. Хажууд яриг ингээд илүүлэх гээд тий. Тэгээд манити чинь юу бол зуршил бол ийм болцсон баг шүү дээ. Эрхээ өөрөө байнга ингээд юм даах гал байж байгаа шүү дээ. Тэрийг ингээ гой хацар дээр нь тавиад ингээд өөрсдийг нь нийлээд ингэх юм бол тэр хэд ман дуртай байна л гэж бодож байна л да. Аленка маань гэсэн 2000 оны хүүхэд шүү баясаа чинь гэсэн байна. Төгөлдөр маань бороотой орой мэндэ гэсэн байна. Бороо орж ийн үү тий. Жохон гуниглангүй байна уу? Яаж ийн? Гуниглангүй байна уу? Готрангуй байна уу? Бадрангуй байна уу? Аль нь вэ хөө? За ганц цаг юу гэж байна? Ганц цэгийн коммент. Ганц цэг. 3 настай байж 2 сартай дүүгээл халамжлаад усанд оруулна хувцлан би мөөмднө гэдэг байна гинэ. Яг дүрээдэг үү яахгүй тий. Мөөмдөх юм чи. За төгөлдөр маань юу гэсэн Баямаа ахныг хит дуунуудаас нэг дуулаач би хоолойн баясаа гэж юм шүү. Баясаа ахаа нэг хит дуунуудаас нэг дуулаач би хоолойнд чинь дуртай гэж хэлсэн байна. Яна тэр хөвсгөл алга болсон хүн нас орж гэсэн. Өө тэр нэр өстө тоогүй юм басан байна тий. За ганц цэг маань дүүгээ хүмүүсээс харамлаад л гэсэн байна. Яг тэгж байгаа шүү нэрэ. За баясаа ах шүү буруу бичээд Баямаач гэх шиг гэнэ гэсэн. Бараг баярмаа болоод байгаа юм шиг. За яах юм. Жохон байж байгаа сэтгэл нь хөдлөөл болох юм уу? Тэгнэ. За. Ямарсан дуулж өгж болно бол. Тэр бол асуудалгүй гэж чинь тий. Ямар гоё юм бэ? Юм дуулдаг хүнтэй хөтлөн гэдэг чинь бас их гоё байд юм биш үү гэхгүй. За окей. За тэгээд өнөөдрийн түүх рүү бас орё гэж бодож байна л та. Өнөөдрийн түүх болохоор зэрэг би ярий. Тэгээ манайхан гоё зүрхээ дараарай.
subscribe дараарай, лайка дараарай. Гоё нүдэн дээр зүрх мөрх лайк майк ингээ урсаад авах юм бол түүх ярихад нэр айгүй өөр идэм билээ шүү. Тэгэхээр зэрэг гоё дараад өгөөрэй. Чаал өөрийгөө дэмжиж өөрөө нэг жоохон дарт юм билээ гэсэн. За тэгээд өчээрээ манай. Тийм тэгээд мэдээж зүрх сэтгэлийнхэн дуудлагын хөрөл гоё шеэрлээрээ. Босон болоогүй группүүд рүү шеэрлэхэд бас яах вэ гэсэн штэ. За. Түүх. За өнөөдрийн түүх бол бяцхан охины түүх. Тэгээд тэр бяцхан охин болохоор тоглоомуудтай мэдээж одоо бид нар ч гэсэн бяцхан охин, бяцхан хүү байхдаа янз бүрийн тоглоомор тоглодог байсан. Тэгээд охтуудын нэг адил куклтэйсэн. Богинохоон түүх. Барби байна тийм ээ. Тий, Барби. Гэхдээ яг Барби бас биш юм шиг ба. Барби куклтэй гэж болно хэлдэг бах тий. Барби гараал явдаг тий. Тийм үү. Куклтэйсэн. Тэгээ куклтэй яжгаад тоглож явж байгаад нэг орой яасан гэсэн чинь нөгөө куклтийнх нь хүлэн тасраад өмчдөг байхгүй. Барби бол буцаагаад ингээ хийчдэг штэ тэр чинь нэг юм эрзуу шиг юмтэй те ингээ эргэлдээд орчдөг. Эсвэл ингээ пиврийн чихээд тэгээ тэр болохоор зэрэг ингээ бүр хугарсан байхгүй. Тээж хараад юу гэж бодсон гэхээр зэрэг за дахиад нэг юм те эвдэрхий тоглоомтой олж те одоо чи нүгээрээ нэг тоглохгүй бах та гэж бодоод дуусаагүй юу охин юу гэж хэлсэн гэхээр би чамайг тэгсэн ч ихсэн хайрлнаа гэжсэн. Хөөрхөн байгаа зү. Хөөрхөн. Хүүхдүүдийн ертөнц болвол тэ ямар нэгэн цензуур тавилгүй, ямар нэгэн стандарт тавилгүй тэр зүйлд ханддаг гэдгийг богинохоо энэ түүхээс харуулмаар. Магадгүй миний амьдрал дээр миний эргэн тойронд хин нэгэн найзын маань хүлэн хугарж байгаа юм шиг ямар нэгэн алдаа зурчил гарах юм бол би бол шууд алгасдаг штт. Тэ? Тэ нийлээд яах юм чи нэг хогийн авилгал авцсан юм билээ штт. Нэр хүнд нь унж байгаа юм билээ штт. Одоо юу гэдэг те сэрдэгдээд байгаа юм билээ штт. Шууд ингээд уулзгаа авчрахаа болж байгаа байхгүй. Гэтэл тэр охин нэг яг нөгөө томчуудын ертөнцийн дээр авчрах юм бол би чамайг тэгсэн ч ихсэн хайрлнаа. Би чамаар тэгсэн ч ихсэн тоглоно гэж хэлж байгаа. Тэгээ нөгөө ээж амир эцсэн гэж юм л та. Йоо миний охин чинь. За зөвүүл юм сурж байгаа юм байна да. Өөрөөр хэлбэл алдаатай ч гэсэн асуудалтай ч гэсэн тэр ямыг байгаар нь хүлээж аваад байгаагаар нь хайрлж ин да гэд зөрүүлээд нөгөө ээж хүүхдээсээ суралцсан гэж байгаа юм. За өнөөдрийн түүх бол ингээл болоо. Яг энэ богдгон түүхийг ярьсан чинь ямар мэдрэмж төрж ийн, юу бодогдож ийн. Хүүхдүүдээс бид нар заримдаа суралцмаар санагдав. Би бол жоох хийцсэн. Йоо ямар хөөрхөн ирнэ нэрээ ямар агуу ертөнцтэй юм бэ. Мундаг. Яг юу мундаг вэ? Тэргээ гоё тайлбарлаач хөө. Хэлэхгүй болгож штэ. За тэгснэ нэвтрүүлгээ зогсоо яг гэхгүй. Тэг яг баг томчуудаас ч илүү юм шиг санагдаж байна. Томчууд бол одоо яг түрүүний хэлдгээр алдаа дутагдлыг бол тэгэл шууд утгаар ойлголт те. Аль бол холдох гэх юм уу? Зайгаа байрах. Эсвэл шинээр авах ч гэдэг юм уу те. Одоо тэр засварлах гэдэг юм ингээд хамт байхыг хүсэхгүй ч юм уу тийм үйлдэлүүд шууд гаргана. Тэгээд хүүхд болохоор айгу үнэнч байна л да. Чин сэтгэл нь нөгөө ингээд цаасаар бодвол яг цагаан цаас шиг байгаа учраас ерөөс ямар ч хэр толбоо байгаад шүү дээ те. Тэнд бүр үнэхээр чин сэтгэлээс хандсан байна л да. Тэрийг бодохоор тэг өөрснийгөө бодохоор ойлоо штэ гэмээр л те. Би бол бас яг энэ агуулга дээр энэ түүхэн дээрээс өнөөдөр ингээд сая ярьж байхдаа бас төрлөө л дөө. Бид нар өөрсдөө бас камер байх хэрэгтэй. Бид нар өөрсдөө бас ажиглах хэрэгтэй. Хүүхдүүд бол маш сайн ажиглаж байгаа байхгүй тий. Аав эхлээд яаж ийн? Ээж эхлээд яаж ийн? Тэ ямар хандлага гаргаж ийн гэдгийг харж хагаад тэгээд яг шууд дуурайж шít. Тэгэхээр бид нар яагаад хүүхдүүдээсээ сайн сайхан зүйлийг нь хараад тэгээд тэд хүүхдүүд ажиглаж байгаа гэдгийг л бид нар ажиглан гэдэг нь өөртөө сурна гэдэг чинь амар том агуулга байгаа даа тий. Яасан. Коммент байна гэж. За уншаарай. Яасан бэ? Юу басан бэ? Хүүхэд загнуулсан ч зоддуулсан ч нөхцөлгүйгээр эцэг ихээ хайрладаг ганц гэгээлэг зүйл. Тийм штэ. Гэхдээ манайх нэг амар зодод загнадаг байлгүй. Гайгүй өстэй ганц цэг нэг зодод байдгүй мөгөөс. Ганц зодод. Манай ганц цэг чи ста нэрэ бараг л нэрэ гэрүүлийн радиогийн хамгийн топ хөтлөгчийг л тийм мундаг. Ухааны дээд шүү дээ. За галинка юу гэсэн бэ? Ланка болохоор хүүхдүүд ер нь бидний хараагүй өнцгийг харж мэдрээгүй мэдрэмжийг мэдэрсэн байх юм аа. Бид жоохон гэж бодоод л байдаг гэж. Харин тий. Бид бас яг тэгж бодоод байдаг тий. Жоохон гэж бодоод байдаг. Гэтэл бидний хийж байгаа жижигхэн үйлдэл тэр хүүхдийн хувьд бол маш том хичээл байдгаа гэж тий. Тэгээ би нөгөө та бас санаж байгаа хаа хэдэн нэг за нэг жил хагас юм ч юм уу жилийн өмнө ч юм сайн мэдэхгүй Монгол дээр буулгацсан байлээ л дээ тэрийг.
Яг ийм гэр бүлийн найзууд байгаа байхгүй. Тэгээ нэг хос нь хүүтэй, нэг хос нь охинтой. Тэгээд хоёр тоглогоо явуулсан байгаа байхгүй. Тэнгүүтээ ингээд нөгөө дөрүл байгаа ш тэр чин каплаараа те ингээд юм яриад инээлтэл хоолоо идээ сууж исэн чин хүүхдүүд нь бит хоёр тоглоод дуусчлаа гэж ороод ирдэг байхгүй. Тэгсэн чинь тийм үү за та хоёр яаж тоглосон гэл амар хаппи байгаа ш тэр яаж те. Тэгэл ингээд яжсэн чинь би бит хоёр айл гэрт тоглосон. Тэгээд тийм үү та хоёр айл гэрт тоглосон юм уу? Тэгээд гэхдээ яаж тоглоо гэл нөгөө ингээл те айл гэрт тоглосон хэрэг сонирхолтой байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүн юу гэж ирсэн гэхээр би ажлаасаа амар ядарч ирээд тэгээ би орж ирээд энийг шууд зодсон. Гэтгс нөгөөдөл ч амар сорт гээл те ингээл би илүү хараад юу болоо юу яриад байна гэл тэгсэн жоохон өргөжлүүлээ үжилж байгаа. Харин тий энэ жоохон зодж байгаа тэгээ ядраад байна гэж жоохон амарч байгаа архиуж байгаа дахиад намайг зодсон гэдэг чинь. Тэгэл тэн дээрс нөгөө яг богино бичлэг ингээл дүгнэлтээ гээл те эцэг эхчүүд бидний үйлдэл ингээ хүүхдүүдэд манд амжигддгаа гэд. Гэтэл яг үнэндээ тэр хүүхдүүд гэртээ эренгүүтээ ядраад зодно уураа гарахаар дахиад зодно гэдэг хичээл үзээгүй. Тийм зүйл заалгаагүй. Тэгсэн хэрнээ тэр хүүхдүүдийн тархинд бичигдсэн. Тэгээд үйлдэл хийж штт. Тэгэхээр энэ зүйлийг хэн үзүүлж байгаа вэ? Тэ? Эцэг эхчүүд бид нар л байгаа ах. Эцэг эхчүүд маань гэр орондоо ер нь бол одоо чанга дуу гаргах, хэрүүл уруул хийх гэдэг юм уу та тэр мэрийг бол ер нь жоохон байж болшгүй зүйл гэдгээр л ойлгох хэрэгтэй. Хэрвээ яг маргаан ямар нэгэн асуудал үүслэх гэхэд тэрийг хаалганы цаана ч юм уу те асуудлаа шийдчихэд гэртээ орж ирэхдээ ямар ч асуудалгүйгээр орж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо тэрийг тэгэл яг Канадаж аваад тэгэл айл гэрдэж тоглохдоо тим юм ярьж штэ. Тэгэхээр чин үзэр хөвтмөр тий. Тийм үнэхээр хүнд байна штэ тий. Тий. Тэгээд яг өнөөдөр бит хоёр ингээд хамтдаа суугаа та нартайгаа хамт хайр өрөг дээр ямар үргийн ямар одоо тий мат тавих нүүдлийг өгмөр байгаа вэ гэвэл нь тий хідүүлээ сүрэн муухай зүйлийг одоо хань ижлээ хайрлахдаа хань ижилтэйгээ амьдрахдаа муу муухай зүйл гаргах үйлдэлийг загаад яах юм бэ? Тий. Гой хайрлахыг гой уучлахыг тэ гомдсон ч гомдлоо зөв тайлахыг яг зөв ихнэр зөв нөхөр байхыг хүүхдүүдтэй өнөө орой эхлээд заая өнөө оройноос эхлээд өнөө орой нэг үйлдэлийг үзүүлье тэ тэгээ магадгүй тэрний нэг нь юу ээж болох юм түрүүн баясагийн маань хэлсэнчлээ гэртээ орохдоо хогийн савнд хийгээд ордог шиг уур уцаар сүрэг муу муухай зүйлсүүдээ хайж орхиод гой инээс эхлээд орё болж байна. Тэр бүр болохгүй л хаалганахад зад дэлчээл орохгүй тийм үстэй. Хинтээ хэлтгүүлээ. Гэхдээ хоорондоо тэг үнэхээр тэг үзэх гэдэг юм бол тийм үстэй. Асуудлаа шийдчихэд орох хэрэгтэй. Юу гэж боддог вэ? Сонсогчдоосаас асууя гэж бодож байна. Яг бүр хэрэлдэг сэдв байгаад байна. Клиент нэг бүлтгэлсэн хүүхэд байгаад байна. Яг яах вэ? Шууд хэрэлдэх үү? Яг ямар арга зам байж болох вэ? Тэ биднээс гоё элдв шипи өгөөрэй. За хоёул комментуудыг харах уу? За лангээ өгч юм. Хүүхдүүд ер нь бидний хараагүй үнцгийг за энийг бол уншицсан тий ганц хэсгийн коммент. Хүүхэд загнуулсан зодуулсан ч нөхцөлгүйгээр хэцүү тий. За чи гоё яг би уншаа. зодддгүй гинэ. Аха. Ах ихч ах эгч нарынхаа хүүхдийг өсгөж өгсөн гар хүрж байгаагүй. Энэ хүүхдийг эрүүл сэтгэхүйтэй болж өсгөхөд тусалдаг. Ганц цэг тийм ээ. Юм уу? За ланкама нүрэ дарж байна. За начиг чатаар муудалцаж сураа манайхаа. Нөхрийнхөө өөдөөс орчноо мэдрэлгүй хашгирч байгаа ихнэрүүдээ гэж хэлсэн шүү дээ. Чат бичтгээл гэж хэлж байна. Бас их зөв юм шүү те. Тэгэл чатан дотроо очроо болоод бам гэл. За ганц хэсгийн комментиг чийл явах нь. Хүүхдийн хажууд ч маргахаас айдаг. Манай хүн бид хоёр охиноо загнах биш байнга тайлбарлаж өгөх гэж хичээдгээ. Гэхдээ хаяа бас төвчээр тасарчих гээд ууралчих гээд байдаг ч гэсэн хичээж л байна да гэсэн. Тийм ээ. Тэсэд л байгаа юм уу да. Тийм. Гэхдээ ер нь хичээл зүтгэл гэдэг чинь хизээж хоосон байхгүй шүү дээ, тий. Яаж ч утсан ад жаргал бол зүгээр ижил хүрээдрэхгүй үсттэй. Хичээх хэрэгтэй. Дахиад хичээх хэрэгтэй. Тэгээ яг гол нь эн чинь эргээд бидний өнөөдрийн амьдрал төдийгүй 20 жилийн дараах хүүхдүүд маань өөртөө ямархан аав ээж байх вэ гэдгийг хүүхдүүдээс илүүгээр миний сонголт байх гээд байна. Тэ хэдүүлээ суурийн тавьж өгөх гээд шүү дээ. Одоо нөгөө хүнийг хайрладаг, амьтныг инэрдэг тийм зөв сэтгэлгээтэй хүүхдийг одоо нийгэмд бий болгож гаргах нь эцэг эхчүүдийн хувьд одоо нэг ёсны баг ажил ч юм уу тий үүрэг хариуцлага болчиход байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ одоо нөгөө хүчрхийлэгч төрнө гэдэг шиг ингээл тэнд ямар одоо ертөнцөөс гэдэг юм ямар гэр бүлээс гарсан хүүхэд одоо нийгэмд гараад ямар хүн болж гин тий энэ бол ерөөсөө л эцэг эхчүүдийн л хариуцлагын асуудал байгаа юм л та. Тий. Тэгэхээр нөгөө бидний хариуцлагын асуудал дээр нэмэх нь хан ижлээ гоё зөв хайрлая. Уур уцаараа багасгая. Сайхан эерэг сэтгэл хөдлөлийг гаргая. Энэ маань
гэрт минь байгаа хүүхдүүдэд маань ирээдүйн амьдралд нь хадгалагддаг шүү гэдгийг л бодож үзмээр байгаа л да. Нэг сонирхолтой судалгаа хийсэн шүү дээ. Тэр судалгаан дээр бол юу гэж байгаа гэхээр зэрэг санхүүгийн амьдралтай хүүхдийн хүмүүжлийг зөрчилж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ юу гэж за өнөөдрөөс эхлээд хідүүлээ. За хоёлаа за өдөр болгон 20,000 төгрөг хоёлаа дансанд хадгалъя. За 30 хоногийн дараа за чадсан чадаагүй нэг 500,000 ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг. За ингэ явж идэл 10 жил хадгалъя. 50 сая ч юм уу те. Нэг үнийн дүнд хүрнэ шүү дээ. 10 жилийн дараа одоо юу гэдэг хоёлаа байнга чихвч зүсээр хагаад чихний өвчтэй болцсон чи мэдгүй за тий. Ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн хаалга татах хэрэгтэй боллоо. Хаалгаанд явах хэрэгтэй ч юм уу тий мэдгүй. 50 сая жил. Тийм үнэн мө 50 сая л авах нь үсттэй. Тэр чинь ингээд түшиг болж байгаа үсттэй тий. Нөөцөл зүтгүүлэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан, яг энэтэй адилхан зүгээр орж ирээд эхнэр нөхөр хоёр хамгийн түрүүнд бие биентэйгээ мэдлэх гинэ. Бие биенийгөө гоё өмс, инхрээл бие биенээ ингээд тий тэрвэрлт хий гэж байгаа байхгүй. Тэгээ энийг харсан хүүхэд яг сэтгэл зүйтэй өдөр болгон 20,000 төгрөг хадгалдаг гинэ. Ойлгож байна тий? Өдөр болгон хадгалдаг. Ингээ хадгалаад яваад хамгийн ихний шалгуур өсвөр насны дээр ирдэг гинэлтэй. Хин нэгэн охинд юм уу, хин нэгэн хүүгүн сайн боллоо, татгалцлаа. Одоо ямар ч бэрхшээл тулгарч болно шүү дээ. Түүний амьдрал жишээ авахад хин нэгэн охинд хаягдлаа. Тэгээ нөгөө хүн чинь нүнлэмж нь унна үсттэй. Яа ямар хэцүү юм бэ? Намайг хүнд угаасаа би юм царай мата яасан ийсэн тий. Өөртөө нэг юм таагүй юм хийх бодол төрлөө, сэтэл төрлөө нөгөө хадгаламжаа авахдаг гинэ. Автоматар сэтгэл зүйн хувьд. Тэгээ нөгөө 50 сая ч юм уу те эсвэл 5 сая ч юм уу ямар нэгэн хэмжээгээр их байвал сайн хоримтлагдсан байгаа учраас тэр нь бол нөгөө ээж аавх нь бие биетэй хайртай байгаа байдал тэрийг ухтаа энэ үйлдэлийг хийвэл аав ээж маань гомдно. Аав ээж маань хэцүү байдалд орно. Нөгөө хадгаламжтай хүүхэд бол тэр сөрөг үйлдэлийг хийдгүй гэж байгаа юм. Нөгөө юм жишиж ойлгуулсан байдлаар. Тэгэхээр зэрэг хүүхэдтэй те энэ зүйлийг энэ бэрхшээлийг давах чадварыг үлдээхийн тулд зүгээр аав ээж хоёр хосын харилцаагаа торт гэж байгаа юм. Зүгээр орж ирлээ. Энийг янзлахгүйсэн, тэгхгүйсэн, ингэхгүйсэн биш. Хань нэрлээ. Миний өнөөдөр өдрийг айтайгаа өнгөрөөснө. Аяа. Яса. Ер нь хэр та хоёр ийм дадал байдаг бай. Яадаг бай. Ер нь бол яг яаж очиж буцаад гэж. Гэртээ ороод шалгалт авнаа. За яадаг бай. Хүнснээ. Тэг гол нь тэгээд тэр хүмүүсийнхаа бид нар ч нөгөө ингэдэг штэ хүүхэд харчин гэлдэгдэг штэ. Мэдээж бүр гүн гүнзгий юм болвол мэдээж ийхгүй штэ. Тэ энгийн ойлгомжтой аав ээж хоёр нь бие биендээ маш их хайртай л гэдэг л ийм илэрхийлэмжүүдийг л гоё тий хөнгөн байдлаар л үзвэл гэл тэгсэн л хэлээ тэр судалгаан дээр хэрэгжүүлдэг штэ. Хэрэгжүүлдэг. Үнсэд явнаа. За баярлаа гэсэн штэ тий. Амар хээг гүндэг байгаас тэ манай баясаа. Манай сонсогчдод ямар санагдаж байна тий. Үр хүүхдийнхаа дэргэд эхнэр нөхрөө дуудаж байгаа хүмүүс юм бодно байгаа гинэ. Хин тэгжилж байгаа? Аленкад гисэн байна. За, ганц цаг маань гэсэн. Хүүхдийнхээ хажуудаж маргалтахаас айдгаа. Манай хүн бид хоёр охиноо загнах биш байнга тайлбарлаж өгөх гэж хичээдэг. Гэхдээ хаяа бас төвчээр тасарчих гээд ууралчих гээд байдагч гэсэндээ хичээж л байна да гэж хэлсэн байна. Тэгээ манай Аленкаг гой ном гаргаач гэсэн мэт манай Аленка ганц цэгийг ер нь манай ганц цэг чинь нэг ном гаргахаар болсон байгаа шүү. Монголд ирэх юм бол ганц цэгийг шууд хайр өргөн нэвтрүүлгийн хөтлөгчээр авмаар л. Ганц цэг маань гадаад байд юм. Тийм Франц та. Франц дээ шүү дээ тий. Хотолуунтайгаа тэгээд нөхөртөө Хүсэл Баатартайгаа Хүсэл Баатар л Хүсэл баяр хамгийн юм мартсан ба штэ гэхгүй. За ганц цэг маань нэгсэн. Үгийн хин Аленкигийн гэх уншчихсан тий. За тэгээд хайр өрөг нэвтрүүлэг маань өнөөдөр тий хэрхэн хайрлахыг ажиглаж л байгаа шүү гэдэг сэдвээр хүүхдүүдийг өнөөдөр бүгдээрээ бас жоохон фокуслмаар байгаа. Тэгээд манай баясагийн өгж байгаа санаа болвол агуулга болвол хүүхдүүд маань харж байгаа учраас хүүхдүүдийнхээ хажууд хідүүлээ сөрөг биш эерэг байцгаая. Тий дандаа эерэг байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл жоох эвгүй юм гарах юм бол цаад болчин тэгэл жинхэнэ Канадаа л аваа шүү дээ. Тий Канадаа шууд копи пейст гэдэг. За миний өгж байгаа одоо агуулга болвол хэдүүлээ өөртөө бас хүүхдүүдэд ажиглая. Хүүхдүүдэд харъя. Хүүхдүүдэд сурах зүйл бас их байгаа шүү гэдэг агуулгыг сонсогчтойгоо хамтдаа өнөөдөр хайрын өргөн нэвтрүүлгээрээ бас өгөх гэж хичээлээ. За тэгээд одоо хэдүүлээ хайрын өргийг бас яаж гоё өргөжүүлэх үү? Яаж гоё бас тий гоё өөдөн татах уу гэдэг дээр бас сонсогчтойгоо жоохон хуучлаа гэж бас бодоод байна л да. Хайрын өргөн нэвтрүүлгийн сонсогчд гэсэн групп байгаа. Энэ групп дээр манайхан гоё түүхэд нийтлэхийг тий гоё амьдралынхаа гоё эерэг гоё зүйлсүүдийг постлохыг бас ятгахсараа байгаа. Манай төгөлдрийн бас яг түүх ирсэн. Тэгээд ямар ч хэсэн тэгж яагаад нэг андуулж байгаа төгөлдрийнхаа түүхийг бас оруулъя гэж бодож байгаа. Гэхдээ ингээд зарлаад авахгүй л те. Арай л юу хилчлээ гэж бодож чинь. Тэгээд ямар ч хэсэн манай сонсогчдод бас нэр төрийг нь айгүй гоё хүндэтгэж ингэж хандах учраас итгэж найдаад нэрээ нууцлаад гоё нийтлэлээ бас оруулаарай. Чи манай хайрын өргийн сонсогчд групп төр байдаг уу?
Шалгалт авмаар санагдаад арай өнөөдөр ороогүй баясаг л ер нь яагаад иргэн ороогүй тэр байгаа? гэж явчих юм шүү. Иргэн Б гэж явах юм шүү тий. Зүгээр яг бол лайк дарчвал тэгэл орчин л доо. Тийм үү. Хөтлөгч нь юм чи өөрөө бас гоё групптэй дотор нь орно. итгэвтэй манлайлалтай юу юм бэ? Одоо ямар сэдвэр бас ярилцмаар байгаа тэр мэрийгээ бас ингээд тийм мэрийгээ нэвтрүүлгээ гэдэг амар хамаатай болоод байна шүү дээ. Тэгээд тэгэх юм бол яг хэдүүлээ бөөндөө ингээ гоё ярилцсан юм бол гоё юм гарч ирнэ л дээ. Магадгүй бидний санаанд ороогүй тийм гоё сэдвүүд ч гэсэн гарч ирэх боломжтой. Яг зөв. Эдгээр маань яг хөндлөнгөөс ингээд харж байгаа учраас илүү бас янз бүрийн гоё тийм чухал санаанууд эдгээр гарч ирэх нь аюу боломжтой. За ийм л юм яриад байгаа хүүхдтэй тэгээ бүгдээрээ хамтдаа баясаага бас те хайр өрөө нэвтрүүлгийн хөтлөгчөөр гой сайхан алга ташаад хүлээж авцгаая. За тэгээд хайр өрөө дээр бас 7 хоногт нэг удаа. За 7 хоногт нэг удаа ч яг үү те ер нь гоё ийм хосуудыг урьмаар байгаа. Гоё ийм эерэг суралцмаар тэгээ хосын харилцааны гоё нууц ихтэй тий нууц зүйлүүдэд харамгүй ярихаар юм гоё хосын харилцааны жор ихтэй хосуудыг бас урьмаар байгаа. Тэгээд эх 7 хоногт нэг жочин бас ханаан дагуулад гэргийг нь дагуулад ирэх бахаа гэж найдаж байна. Тэгээд бас их гоё дугаар болох бахаа гэж бодож байна. Гэх мэтчлэн цаамаа баясаа ирэх нь хувьд хайр өрөө нэвтрүүлгийг яаж гоё сонсогчтой илүү сонирхолтой илүү гоё тий ийм гоё инээлтэд гоё суралцгаар хөгжилтэй тэгсээр нэ ухаарахаар нөгөө уйлж байгаа л инээд гэдэг шиг тийм агуулга руу бас хүрэх гээд байгаа гэсэн үг. Манай урангоо гэдэг сонсогч маань алга ташиж хүлээж авсан байх шүү. Тэгээд Алянка маань welcome баясаа гэсэн байна. Би амар их сэдв бичээл явуулж ил байсан. Бүр дээр үйт гэсэн байна штэ. Нөгөө хайрын үүрэг сонсогчдынхаа групп дээр гоё нийтлээрээ тий. Тэр амар их сэдвнээс яригдсан байж магадгүй. Тэгтээ дахиад өөр өнцгөөс нь бас ярьж болно штэ тий. Ерөнхий агуулгаар нь ярьсан байх магадaltaй шүү. Тэгээд ууггүй дахиад сэдвээ явуулаарай. Тийм ээ. Тэгээд манай бас нөгөө нэг нэвтрүүлгийн маань байнгын бас нэлээдгүй олон сонсогчд байгаа. Сонсогчд маань бас эргээд бас нэвтрүүлгүүдээ сонсдог, үздэг болгохын тулд тий бүгдээрээ хамтдаа хүчээ нийлүүлээд юу хийх вэ гэдгийг. За тэгээд манай өнөөдөр баясаа маань бол нэг гоё рeel авахулсан. Тэрийг бас маргааш янзлаад гоё оруулах бахаа гэж итгэж найдаж хүлээж байна. Тий, ерөнхийдөө нөгөө нэвтрүүлгийнхаа промо болгож жижиг хэмжээний рeel баг зэргийн түүх тиймэрхүү зүйлүүдийг оруулж хэвшиж байгаа. Тэгээд тийм болохоор та бүхэн манаас тэрийг маань дэмжиж шеэр хийдэг юм уу, лайк дарддаг юм уу те. Тэг яадгийн байгаа бүр арга багтгүй шиг сонсогдоод байна шүү. За шууд лайк дараарай. Зүрх тараа чи гоё шийдэмгий гоё ярил л та тий. За тэгээд ямар ч байсан баясаа маань ингээд хөтлөгчөөр орж ирж байгаад бидний хувьд бол туйлын их баяртай байгаа. Хайрын өрөө нэвтрүүлгийнхаа хөгжүүлтийг бид хийдэж бас гоё ярьж байгаа, төлөвлөж байгаа. Тэгэхээр манай үзэгчид, сонсогчид гоё хүлээлттэй байгаарай, бидэнтэйгээ хамтдаа байгаарай. Тун удахгүй нар гарнаа золбоо гэдэг шиг тий. Хайрын нэвтрүүлэг маань илүү сонирхолтой олон сэдвүүдийг, олон дугааруудыг сонсогч танд бас өргөн барих болно гэдгийг итгэлтэйгээр бас хэлмээр байна. За хоёлаа өнөөдрийн нэвтрүүлгийн дүгнэлтийг хийгээд нэвтрүүлгээ бас чаргаах тийшээгээ бас хандъя гэж бодож байна. За тэгээд өнөөдөр манай нэвтрүүлгийн сэдв бол хэрхэн хайрлахыг ажиглаж байгаа гэсэн сэдвтэй байсан. Тэгээд нийт одоо сонсогчд үзэж байгаа хүмүүс маань энэнийг бас анхааралтай аваарай. Хүүхэд гэдэг бол дуран шүү. Хүүхэд гэдэг бол камер шүү. Мэдэгдэхгүй ч гэсэн та бидний бүгдийг одоо камертаад бүгдийг одоо тогтоож аваад ингээд байж байгаа шүү. Тэгэхээр аль болох сөрөг байхаас илүүтэйгээр эерэг байх юм бол таны хүүхэд ирээдүйд аз жаргалтай нэгэн болж өсөж хүмүүжнэ. Дараагийн эхнэрээ нэр нөхрөө хамгийн сайхнаар хайрлах тийм бие хүн болж төлөвшнөө. Тийм учраас тийм сайхан хүнийг бүтээхин төлөө өнөөдрөөс бид нэр хичээж тий. Тэгвэл өнөөдөр яг хийх нэг үйлдэлийг хэлчихье л та. Би бол гоё инээмсэглээд ороод хайр нэрлээ гэд үнсээсэй л гэж бодож байна баясаг. Баясаа юу хий гэж сонсогчтойгоо яриулах уу? Би одоо хайр нэрлээ гэж ороод үнсээл тэгэл одоо өөр санаад. Наа чи миний би хэлж байгаа. Одоо чи өөр санаа. Сайхан одоо яага инээгээд байгаа би гэсэн. Цэвэ хийж өгдөө л гэж хэлчихэж дээ. Болно шүү дээ. Тэр чинь хайраа илэрхийлэх зүн. Тэгээд дараа нь тэр гоё цөөнгийн чинь
охин чинь дараа нөхөртөө янзын гоё хийж өгч юм билүү тийм Тийм шүү дээ. Ингээл уриалж хэлдэг. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ гоё шоп хийтэл үнсээд сип хийтэл нэг сайхан сувын зэгсрээд өгчё тий. Харийн үргийн өнөөдрийн одоо тий нүүдэл болол энэ байна. За энд хүргээд хоёлаа харийн үргийг жаргая гэж бодож байна. Манай сонсогчдод оройгоо гал галуун сайхан өнгөрүүлээрэ бидний камерууд маань тий өнгөтөөр бүрстө бүтэн эргэлттэйгээр дуу шуутагаар ажигласаар байгаа учраас бүгдээрээ өнөөдрөөс эхлээд бидний ирээдүйн бас өөр хүмүүстэй сайн сайхан зүйлийг үзүүлье. Манай нөхрөөд өдөрт 3 үнсэлт гэдгийг тогтооцсон ч явах тий. Ороо шууд шоп. Йой, ямар амар үсч. За тэгээд маргаашийн цагтаа эргээд уулзцгаая. Түр баяртай. Ганцаар нүүдэлхийх. Аль эсвэл хамтдаа хайраар нүүж хайрын өргөд хожиход хосын харилцаагаа толдох нүүдлийг өдөр бүрийн 17-оос 18 цагт хайрын өрг шууд нэвтрүүлэг.